хашаа сарагдаж. Сайн бацгаана уу үзэн минь уншсан үзэгчтэй. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг хүлээж байна. Намайг наран гэдэг зэт үеийн дуу хоолой цуврал контент оролцож байгаадаа маш их талтай байна. За тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдв бол зэт үеийнхний патрон талаар ойлголт бас дээрс төслөө гэсэн сэдвээр ярилцсан байна. За тэгээд эвүүцэг юм биш бид 3 асуулт гэсэн байна. За өмнө нь ямар нэгэн байдлаар татвар төлж байсан уу? Би бол яг өөрийн гараар татвар төлчихсөн удаагүй. Гэхдээ ингээ энэ одоо бодоод ахны олимпиаданд ингээ 10 жилд оролцсон гэсэн. Тэгээд шагналын мөнгөд авч байхад ингээ 12 сутгал ингээ аваад байсан. Тэгээд тэр нь болохоор энэ одоо бодохны бэлэн орлогын татвар байсан юм шиг байна. Тийм болохоор энэ бол өөрийн гараар төлж байгаа ч гэсэн шууд бусаар энэ татвар төлжсэн удаатай. Тийм миний үед бас тийм тохиолдсон. Гэхдээ бас нэмээд ярих юм бол юу бид нар нөгөө 100 холоос гарахтаа ч юм уу 1000 төгрөг төлж том болгоны таваар тэгээд тэр чинь болохоор бас татврын нэг төрөл юм байлээ. Тэгээд тэр 1000 төгрөгнөө болохоор яг юунд чиглэлтэй вэ гэхээр одоо чинь замд идрэл гарах ч юм уу тиймэрхүү тохиолдолд тэр 1000 төгрөг ашиглагддаг юм билээ. Тэгээд болсон машин ингээд дэлхийгээ бохирдуулж байгаа тэгээд түн зас ингээд тэр мөнгөнд зарцуулагддаг. Гэхдээ ер нь л бас яг бодож үзээд нөт мөнгө бодож үзэх юм бол ер нь мөнгөтэй харьцуулсан бол баг татвартай гэж татвар ямар нэгэн байдлаар олж байгаа юм шиг л надад санагдаж байна. Дараагийн асуулт байна. Бидний төлдөө татварын үр ашиг нь мотор мэддэг үү? За наад нэгэн талаар бодож үзсэн бол би бол ер нь 10 жилийн улсын сургууль төгссөн. Тэгээд тэр улсын сургуулийн болохоор юу улсын төсөл хөрөнгөний гаргаж өгдөг. Тэгээд тэр ерөөс улсын төсөв чинь бол улсын төсвийн ихэнх хэсэг татвараас л одоо босгох гэж би ойлгож байгаа. Одоо тэр тэгээ улсын төсвийн болохоор тэр улсын сургуулийн бүх одоо ажилчдын цалин бас дээрс багангийн сурагчдын өдийн цайг одоо дааж байгаа гэсэн үг юм л улсын төсвөр. Тэгээд дээрээс нь ингээд бас бодож үзэх юм бол би одоо төрсэн цагаас хойш эрүүл мэндийн даатгалаар мөнгө төлж байгаа. Тэгээд тэр эрүүл мэндийн даатгалаар бас одоо улсын төсвөөс л намайг дааж байгаа тийм намайг дааж үзэж байгаа тийм ийм одоо үжирсэн. Ер нь зөвдөд тутамдаа мэддэг. Гэхдээ миний бодол болохоор арай өөр. Яг нэг 100% ботор мэддэг гэж хэлээ бодохгүй. Хүмүүс ярьдаг шүү дээ. Улсын албан ингээ байгуулах шатамжлага бүртээ ингээ дамжихтаа дундаас нь тавчаа ороод яг зарцуулах төцөлд 100% зарцуулагддаг гэж зарцуулагддаггүй гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор ер нь л эндээс би ингээ бодоод тахны яг ингээд улсын төсвийн хэдэн хувийг нь татвар бүрдүүлж байна. Тэгээд тэр улсын төсвөөс хэдэн хувийг яг хэдэн төгрөг яг ямар зарцуулж байгаа гэдгийг бидэрт ингээд 100% ил болгоод өгчих юм бол тэгээд залуус ингээд татварын тухай ойлголтоо ч гэсэн өөртөө нэмэгдүүлээд илүү ингээд чухалчилж авч үзээд тэгээд ингээд илүү ингээд идэвхтэй төлөвлөдөг болж эхлэх юм болоо гэж би боддог юм аа. Тийм бас тийм. Гэхдээ бас яг одоо яг нэмжлэг яг одоо бол бид нар татварын ахмад шиг болохоор хамгийн бодитоор мэдэрч байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл одоо цаадах хэрэгцсэн байгаа, карантин хэрэгцсэн байгаа. Тэгээ манай улс эдийн засгийн ер нь зонтолт нь шүү дээ. Тийм учраас ингээд улсын төсвөл яг айтайхан ашиглаж айтайхан ингээд төсвөлж бид нар яг ингээд усаа авч байгаа. Тийм учраас яг л бид нар яг бодитоор хамгийн сайн мэдэрч байгаа үе нь л одоо гэж байна. Тийм шүү. За тэгээд одоо хамгийн сүүлийн асуудал руу орцгоё. За татвар төлөх нь хэнд юу хэрэгтэй вэ гэсэн асуулт. Тэгээд сайн ингээд гонятай ингээд ярилцж байхдаа миний ойлгосон зүйл юм бол татвар ингээд төлөх ингээд зайлшгүй зүйл. Яагаад тэгэхээр бидний ингээд өдөр тутамдаа татварын үр ашиг ингээд мэдэрдэг. Тэгээд бидний ах トゥ хамаатан садан найз нөхөд гээл ер бол монголчууд ингээд эрүүл аюулгүй тав тухтай орчин ингээд амьдрах нөхцөлийг ингээд бүрдүүлэхэд улсын төсөв буюу ингээд бидний ингээд төлсөн татвараар ингээд ер нь тэр орчин бүрдэгдэм байна гэж ойлгож байгаа учраас ингээд ер нь залуучуудаа татварын тухай ойлголтыг ер нь өөртөө ингээд сайн ингээд санаачлагаараа ингээд нэмэгдүүлээ, сайн ингээд уншиж судлаад тийм ингээд татвараа ингээд хариуцлагатай ингээд төлөөрэй гэж ингээд уриалж байна гэж байна. Тийм одоо тэгэл энийг бас сайн ойлгох хэрэгтэй. Бид нар яг ингээд амгалан тавин ингээд санаа амарж байгаа бүхэл санаа амар байлгахад ингээд оролцож байгаа бүхэл төрийн байгууллагуудын одоо ажилтны цалин бас ирсэн гэдэг одоо хөнгөийг тэр одоо татвар төлчихсөн одоо тэр улсын төсвөл дарж байгаа учраас одоо татвар төлөх нь зайлшгүй юм байна. Тэгээд одоо бас ер нь бас ихэд татвар төлөх нь бол үндсэн хуулинд бичигдсэн байгаа бас иргэний үүрэг. За одоо энэ ингээд татварын тухай асуудлаар бид нэр бас
подкаст хийсэн байгаа. Энэ подкастын болохоор илүү одоо сонирхолтой мэдээлэлүүд, фактуудыг оруулж ирээд бас илүү удаанаар хөгжөлтөөр ярьсан байгаа. Тэгээд дээрх линкээр орж подкастыг сонсохорой. Баярлалаа. Баярлалаа.